Агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрлээ. Агаарын бохирдол тэгээс 5 насны хүүхдэд илүү их нөлөөлж байна. Жилдээ 120 хүүхэд 1200-аас 1300 том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар нас баржээ. Нярайн эндэглийн 74 хүн агаарын бохирдлтой холбоотой. 2024 он эрт нас баралтын тоо 13,000-аар ихсэн. Амны хаалт зүүж хэвсцгээ. Үзэгчтэй BTV Live өдрийн хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр хөтөлбөрийнхаа энэ удаагийн хэсэгт та бүхэн маань саяхан бас ерөнхийдөө агаарын бохирдлыг бууруулах талаар шторкыг бас хүлээн авч үзлээ. Үнэтэй холбоотойгоор зочин урьсан байгаа. Энэ удаагийн зочин мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын одоо ахлах байцаагч Үлзий Баярын мөнх баяраас оролцож байна. За бид зочинтойгоо удахгүй хэрэгжих 12 дугаар тогтоолын талаар төлхөө бас мэдээлэл хүргэхээр урьсан байгаа. За ямар тааж танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Таны ажил сайн уу? Сайн. За хоёлаа ярилцлага байгаль орчны одоо хяналтын газрын одоо сүүлийн үеийн мэдээллээр эхлэе гэж бодож байна. За сүүлийн үеийн сонин сайхан юу вэ? Үзэгчтэй бас дэлгэрүүлж мэдээллийг хүргэхгүй юу? Хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаас. За одоо манай мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин геолог уулуурхайн хяналтын газраас 4-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хооронд бол сарын аян зохион байгуулж байгаа иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт гэдэг. За энэ сарын аян маань бол улс орон даяар нэг өдөр бүх одоо аймагуудад мэргэжлийн хяналтын манай салбар байгууллагууд ингээд хэрэгжүүлж эхлээд явж байна. За сарын аяны хүрээнд яах вэ гэхээр манай байгаль орчны хяналт гэдэг бол одоо байгаль орчныг хамгаалахад иргэд хамгийн гол нь хамгийн чухал үүрэгтэй байдаг. Тэгэхээр тийм учраас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тэдгээрийг бас байгаль орчны талаар мэдлэг одоо мэргэжлийн арга зүгээр хангах ийм чиглэлээр бол энэ сарын аяныг зохион байгуулад ажиллаж эхэлж байгаа. За сарын аяны хүрээнд бол нэлээд олон иргэд аж ахуй нэгж байгууллагад одоо зөвлөмж өгөх маягаар бол одоо нэлээд олон сургалтуудыг бас хийж байгаа. 8-9 төрлийн сургалтуудыг хийж байна. Мөн 10 жилийн дунд сургуулийн хүүхдүүдэд дунд ангийн хүүхдүүдэд байгаль орчны хог хаягдал, агаарын бохирдол, за аюултай хог хаягдлын талаар бас сургалтууд явуулахаар төлөвлөж байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар байгаль орчны хяналтын талаар нэлээд олон сэрэмжлүүлэг, зөвлөмж, ярилцлагуудыг бас ихээр ингээд төлөвлөд ажиллаж байна. Энэ хаврын хувьд бол нэлээдгүй хуур ажилтаа асжил болж байх шиг байна. Тэгэхээр ойт гэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх болон ойн одоо хуулийн талаар хийж байгаа ажлынхаа талаараас мэдээллийг хүргэхгүй юу? За энэ жилийн хувьд бол одоо нөгөө өвөл цас баг, хур тундас багтай байсан. Тийм учраас бол хавар одоо хуурашилт бол нэлээ өндөр, өмнөх жилүүдийг бодох юм бол нэлээ өндөр болох байх гэсэн бас таамаглалтай байгаа. Тийм учраас манайх өмнө жил бүхэн ер нь бол хавар намрын хуурашилтын үе, хулгайн ангийн үеэр бол хяналт шалгалтын ажлыг нэлээ эрчимжүүлдэг. Энэ ажлынхаа хүрээнд бол мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын удирдамжаар бас орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудад чиглэл өгч удирдамж өгч ой хоёрын төмрөөс хамгаалах хууль бус ан хамтныг одоо агналтын байдал хяналт шалгалт хийх энэ удирдамжийн дагуу шалгалтууд хийгдэж явж байгаа. Тэгэхээр иргэдийн маань хувьд ер агаарын бохирдолтой яаж одоо тэмцэх хэрэгтэй гэдэг юм бэ? Энэ өвлийн хувьд одоо харж байхад маскыг бол түлхүүх хэрэгжилж байна. За үүнээс гадна ялангуяа Улаанбаатар хотын манд хувьд агаарын бохирдол бол үнэхээр гамшигын хэмжээнд очлоо гэд олон нийтийн мэдээлэл хэрэгслэр бол нэлээдгүй шүүглэр шүү дээ, тийм ээ. За Монгол Улсын их хурлын 98 дугаар тогтоол гарч агаарын бохирдлын үндэсний хөтөлбөр 2006 онд бол батлагдаж гарсан. За энэ ажлын хүрээнд бол бид нэр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бас нэлээд олон ажлуудыг хийсэн. За хамгийн гол нь иргэдийг одоо нөгөө сайн гэрээрүүлэх аж ахуй нэгж байгууллагын агаарын бохирдлыг одоо утаа гаргагч зуух хэрэгжилж байгаа аж ахуй нэгж байгууллагуудад нэлээд их сургалтуудыг бас явуулж ингэж хийсэн байгаа. За би ерөнхийдөө бас нэг хэдэн тоо хэлье гэж бодож байна л да. За нийслэлийн одоо 6 дүүргийн хэмжээнд бол энэ айл өрхийн зуухны тоо бол нэг 190-ээс 200 мянган айл өрх байна. Зуух ашиглаж байгаа айл өрх. За аж ахуй нэгж байгууллага бол 4446 байна гэж манай байцаагч нар бол
юу яасан байгаа. Судалгаа гаргасан байгаа. За энэ агаарын бохирдлын 98 дугаар тогтоолыг бууруулах ажлын хүрээнд бол 2018 онд бол энэ агаар орчны 5 зорилт бүхий 29 бүтээгдэхүүнийг одоо бид нэр үйл ажиллагааг явуулж бас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллалаа. За энэгээр бол Монгол Улсын засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолоор бол агаарын нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт агаарын чанарын хяналтын хэлтэс гэж шинээр байгуулагдаад энэ хэлтсийнхээ хүрээнд бол 13 улсын байцаагчны дарагтайгаа ингээд 14 хүний хооронд тоотой хэлтэс шинээр байгуулагдсан. Энэ маань болохоор мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар нийслэлийн агаарын бүсэд 132 хороонд бол хороо бүхэнд нэг улсын байцаагч одоо нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ингэж хяналт тавьж ажиллахаар болж нэлээ өргөн дэрлэгээр одоо агаарын бохирдлыг бууруулах ажилд бол нэлээ өргөн оролцож эхэлж байгаа. За энэ хүмүүс маань яах вэ гэхээр хороон дээр байгаа агаар бохирдуулагч их усүр бүхий аж ахуйн нэгж байгууллага иргэдэд зөвлөмж өгөх мөн утаа одоо зөвшөөрлгүй агаарын чанарын бүсэд зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аливаа зөрчлийг таслан зогсоох, хуулийн дагуу арга хэмжээ авах ийм ажлуудыг бол хийгээд явж байна л да. Агаарын бохирдол за одоо бол хавар болоод арай гайгүй өвлийг бодуулуулаар чинь агаарын бохирдол Улаанбаатар хотын хэмжээнд бол одоо арай гайгүй намжил байна л та. Гэхдээ одоо тоосчлт бас их байх шиг байгаа юм. Тэгээ хавар болохоор одоо тэгээд тоосчлт агаарын бохирдол үүсгэж болон одоо хавар болоод ирэхээр нөгөө салхи ихтэй болоод ирэхээр тоосчлтын байдал мэдээж хэрэгжиж байгаа. За энэний дагуу бол Улаанбаатар хотод одоо барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг том машин яаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бетон зурмгийн үйлдвэрүүд хин мэт үйлдвэрүүдийн бол тоосчлтын асуудлыг бас дарах асуудлыг мөн шалгалт хийж одоо тоосчлтыг яаж дарж байгаа талаар бол бас шалгалт хийдэг манай байгууллага. За агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2018 оны 2 сард засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоол энэ 5 дугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх гэж байна тийм ээ. Хэрэгжихээр болсон. За мэдээж та бүхэнд одоо бэлтгэл ажил бол маш их л байгаа хэл та. Бэлтгэл ажил ерөнхийдөө явагдаж байна. За ерөнхийдөө бол бид нар энэ маань бол 2018 онд тушаал гарсан 2 сард гараад 2019 оны 5 сарын 15-наас эхлээд хориглоно гэсэн. Тэгээ энэ хугацаанд бол бид нар бас нэлээд олон ажлуудыг хийж байгаа. За нэгдүгээрт бол нийслэлийн хэмжээнд байгаа агаар бохирдуулагч их үүсвэрүүдийн судалгааг гаргасан. За энэ судалгааныхаа хүрээнд бол 100 кВт-аас дээш хүчин чадалтай агаар бохирдуулагч их үүсвэр ашигладаг аж ахуйн нэгж байгууллагууд гэхэд бол юу байна л да 1678 аж ахуйн нэгж байгууллага байна. 1678 тий. Тэгээд мөн одоо энэ 100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтөй бас аж ахуйн нэгжүүд байна. Энэ маань юу вэ гэхээр нөгөө хэсгийн халаалттай одоо нөгөө орон гэр хорооллын дунд байдаг цэцэрлэг сургууль болон нөгөө төв шугамд холбогддоггүй аж ахуйн нэгжүүдийг халаадаг энэ зуухнууд байгаа. Энэ маань нэг 15 байгууллагын 48 зуух байна. За 100 кВт-аас дээш би түрүүн юу ячаад 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух бол 141 аж ахуйн нэгж байгууллагын 259 зуух байна. За 15-аас 100 кВт-ийн хүчин чадалтай гэдэг маань нөгөө нам даралтын зуухнууд одоо жижиг энгийн зуух болон сайжруулсан зуухнаас арай том дэлгүүр, хүнсний дэлгүүр одоо автосварч гэдэг юм уу тийм ийм байгууллагуудыг хангадаг ийм зуух маань болохоор 1678 аж ахуйн нэгжийн 2333 ийм зуухнууд байна. Тэгэхээр энэ зуухнуудыг манай нөгөө хороо хариуцсан байцаагч нар болон байцаагчд маань өөрийнхөө үйл ажиллагааны чиглэлийн дагуу ингээд судалгааг нь гаргаж ирсэн. За үүнээс гадна бид нар мөн 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд руу нэлээд чиглэсэн зөвлөмж
улсын ахлах байцаагчийн зөвлөмжүүдийг бас нэлээд өгсөн. Энэ чиглэлийн зуухнуудаараа юу яасан. Мөн энэ нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүдэд одоо шүүлтүүр тавих, мөн 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг биелүүлэх талаар албан шаардлага өгсөн. Мөн томоохон худалдааны төвүүд дээр 100 худалдаалж байгаа 31 иргэндийг үйл ажиллагаанд шалгаад стандартын зуух зарах талаар мөн албан шаардлага өгч одоо бол захуудад бол ерөнхийдөө бол энгийн зуух стандартад нийцээгүй зуух ашиглахыг бол хориглосон байгаа, зарахыг хориглосон байгаа. Мөн 150 нийслэлийн 154 сургууль цэцэрлэг тараас нөгөө агаар шүүгчийг ашиглалтын байдалд мөн шалгалт хийсэн. За ингээд ер нь бол нэлээд 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд нэлээд их бэлтгэл ажлуудыг бол хийгээд явагдаж байна. За 2019 он гараад бол одоо энэ 62 дугаар тогтоол одоо хэрэгжиж байгаа учраас манайх бас мөн хяналтын пост ажил болохоор нийслэлийн одоо нийслэл хот руу орж ирж байгаа 3 пост дээр нэмж шин 4 пост нэмж ажиллуулахаар үндэсний хороонд саналаа өгөөд үндэсний хорооноос энэ шийдвэрийг ясан 24 улсын байцаагчийг бас нэмж авч ажиллуулахаар ингээд бэлтгэл ажилтаа хийгээд явж байна да. Байгууллагууд аж ахуйн нэгжүүдийн хувьд шалгалт хийж байхад ерөн зөрчилтэй байгууллагууд ерөн хэр байх вэ? За ерөнхийдөө бол манай одоо Монгол улсад орж ирж байгаа нөгөө зуухнууд, нам даралтын зуухнууд маань голчлон хятад улсаас орж ирдэг, мөн иргэд өөрсдөө хийдэг энгийн зуухнуудыг өөрсдөө хийдэг. Ингээд энэ маань болохоор нөгөө юу утаага шүүж чаддаггүй, шууд одоо агаарт хайдаг. Тэгэхээр нөгөө утаан дотор байгаа бохирдуулагч байцууд маань тэр чигээрээ гардаг. Тэгээд ямар нэгэн ашиглалтын заавар байхгүй, галч нар нь одоо ямар нэгэн сургалтанд хамрагдаагүй. Тэгэхээр нөгөө зуухыг бас халаах ажил гэдэг маань галчаас ерөнхийдөө бас их шаарддаг юу яадаг. Одоо нүүрсээ ямар байдлаар тавих уу тийм ээ. Яаж чатаас нь бол агаарт бохирдуулагч бодис ялгаруулах уу гэдэг талдаар бол ямар нэгэн мэдлэг байдаггүй. Тийм учраас бол ихэнх одоо нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зуухнууд ихэнх нь бол стандартын шаардлага хангадаггүй. За стандартын шаардлага гэдэг маань сая 2016 онд болохоор энэ 4.2 кВт хүртэл хүчин чадалтай нам даралтын зуухны стандарт гэж шинээр гарсан. Мөн айл өрх иргэдэд зориулсан энгийн зуухны стандарт гэж 2 стандарт гарсан байгаа. Эдгээр маань бүгдээрээ утаа шүүгчтэй, үнс баригчтай байх ёстой гэсэн шаардлага тавигдж байгаа. Ерөнхийд нь хэлбэл гэхдээ энэ маань бол иргэдийн одоо хэрэгжилж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллагын хэрэгжилж байгаа ихэнх зууханд бол эдгээр юмнууд бол байдгүй л дээ. Үнс баригч утаа шүүгч байдгүй учраас манайх бол албан шаардлага өгдөг, торгуулийн арга хэмжээ авч байгаа ийм ажлууд байгаа. Агаарын чанарын бүс маань болохоор 2017 онд нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэл хотод агаарын чанарын 4 бүсийг гаргасан байгаа. 2017 оны онд тий 16 17 онуудад гаргасан. За энэ агаарын чанарын бүсийг 18 онд мөн бас шинжилэн тогтоосон. Жил бүхэн шинжилж болно гэж байгаа. За тэгээд энэ агаарын чанарын бүсийнхээ дэглэм гэж бас гарсан байгаа. Энэ дэглэмийн дагуу бол агаарын чанарын бүсэд агаар бохирдуулагч их усрүүд ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд маань иргэд маань 1-2 дугаар бүсэд бол түүхийн үрс төлөхийг зөвшөөрсөн. 3-4 дугаар бүсэд бол хоригдсон байсан. Одоо 62 дугаар тогтоол гарч ирснээр бол энэ 1-2 дугаар бүсэд бас түүхийн үрс хэрэглэхийг хориглож байгаа. За зөвхөн түүхийн үрс хэрэглэхийг зөвшөөрсөн юм маань юу вэ гэхээр сонгон хайрхан хан дүүрэг Чингэлтэй гэдэг энэ 6 дүүрэгт тусгай зөвшөөрөл авсан. Одоо түрүүчийн хэлдэг нөгөө сургууль цэцэрлэгийн юг халаалдаг төв шугамд холбогдоогүй 15 аж ахуйн нэгжийн 48 зуух. За Баян зүрх дүүргийн 20 дугаар хороо, сонгон хайрхан дүүргийн
сонгон хайрхан дүүргийн 21-р болоо хан уул дүүргийн 12, 13, 14-р хороо гэж шувуу паприк нөгөө манайхны хэлбээр туул зөвлөгийн орчин. Үлзийт хороол гэх мэт энэ хорооллууд бол яг түүхэн нөөц хэрэглэхийг зөвшөөрч байгаа. А бусад хороодод бол одоо хориглож байгаа 5 сарын 15-наас. Тэгэхээр хамгийн их одоо агаарын бохирдолтой байдаг хэсэг бол манай Улаанбаатар хотын хувьд сонгон хайрхан дүүрэг гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эдгээр бас бүх дүүргүүд ерөнхийдөө бол орно гэсэн үг юм байна, тийм ээ. Түрүүчийн хэлснээр сонгон хайрхан дүүргийн 21-р хорооноос бусад дүүрэг. Бусад хороо сонгон хайрхан дүүргийн хэмжээнд. За Баянзүрх дүүргийн гачуурт тосгон 20-р хороо мөн түүхийн нөөц сэргэлж болно гэж нийслэлээс олгогдсон. За тэгээ хан уул дүүргийн шувуу, үлзийт хороолол биог надарчим 12, 13, 14-р хороо. Сүүлийн 3 жил гээд 2017-аар за 17 18 онуудад ерөнхийдөө бүсчилсэн судалгаа хийсэн юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр судалгааны үр дүнд ерөнхийдөө өөрчлөлт ер нь мэдрэгдэж байна уу айл өрхүүдийн хувьд? За утаа, тоосчлт тий одоо агаарын бохирдлын хувьд. За нийслэлийн хэмжээнд одоо агаарын чанарын бүс тогтоосноор бол 3-4-р бүсэд одоо нийслэлийн 3-4-р бүс гэдэг маань байшин хороололтой бүс байгаа төв хэсэг тийм ээ. Энэ хэсгүүдэд бол өмнө нь орон сууцны дунд одоо жишээ нь орон сууцны харууллын байр, сургууль аж ахуйн нэгж байгууллагын харуулууд, баригдж байгаа байрлагын харуул гэд ингээд нөгөө 150 энгийн 150-аад эсвэл одоо хашаа нөө газар авсан иргэн аж ахуйн нэгж байгууллагын хашаанд байгаа гэр гэх мэт энэ газрууд бол одоо нүүрс төлжсэн бол утаа гаргаж исэн бол эдгээрийг бол 100% зогсоосон. Одоо орон сууцны хорооллын дунд бол утаа гаргах асуудал бол байхгүй болж байгаа. Бүгдийг нь цахилгаанд холбоолох ажлуудыг бол хийгдсэн 2 жилийн хугацаанд мөн агаарын 1-2 дугаар бүсэд байгаа төв зам дагуу одоо үйл ажиллагаа явуулдаг авт засвар, тос тосоолын газрууд гэдэг энэ жижиг түүц одоо павлиа ажиллаулдаг аж ахуйн нэгжүүдийг мөн цахилгаанд холбоолох ажлуудыг бол нэлээд сайн хийж байна. Тэгэхээр боловсруулсан нүүрс сайжруулсан түлшний одоо хангамж бас хүртээмж ерөн хэр байна. За одоо мэдээж одоо хаврын сэрүүн үлрэл бас дуусаагүй л байна. Айлууд өрхүүд маань бас гал хөсгөө түлсээр л байгаа шүү дээ, тийм ээ. За 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлснээр бол нөгөө нүүрс төлдөг иргэдэн маань иргэдийн хувьд бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх болж байгаа. За сайжруулсан шахмал түлш нийслэл хотод бол нэг 6 аж ахуйн нэгж байгууллага сайжруулсан шахмал түлшийг одоо үйлдвэрлэхээр зөвшөөрөл авсан байгаа. Энэний хамгийн том нь бол 5-толгой түлш компани 5-толгой нөгөө угаасан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Энэ сонгон хайрхан дүүргийн толгойт тэнд үйлдвэр байгаа 2 янзын үйлдвэр байгаа. За эдгээр үйлдвэрүүд маань бол одоогийн байдлаар бол нөөцлж байгаа юугүй үйлдвэрсэн шахмал түвшээ бол нөөцлж байгаа. За намар одоо иргэд нөгөө нүүрс төлөд эхлэхээр гал төлөх үе эхлэхээр бол гар ингээд нөөцлж байгаа. Тэгэхээр намар гэхэд бол 600 мянган тонн нүүрсийг бол шахмал түлшийг бол бэлэн байлгаар ингээд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар яг уу ерөнхийдөө бол нэг 5-толгой түлш компани нэг 45,000 орчим тонн нүүрсийг бол шахмал түлшийг үйлдвэрлээд нөөцлчөөд байна. Одоо дахиад шинэ үйлдвэр дээрээ дахиад одоо бол 2 замаар л явагдаж байгаа үйлдвэрийн. Айлтгуудын маань хувь шахмал түлш бас олдохгүй байна. Ерөн олдоцмоо байна гэдэг иргэдийн маань хувьд нэг тийм бас хиллэг хийвэдэн шүү дээ, тийм ээ. Тий. Яг уу одоо бол нөгөө харьцангуй дулаан болж байгаа юу яаж байгаа учраас энэ зуны хугацаанд бол нөгөө үйл төлөх нүүрсийг шахмал түлшээ бол нөөцлөх байдалд оруулж байгаа. Тэгэхээр бол 5 сарын 15-наас хойш нийслэлийн 9 сар одоо 5 сарын 15-наас хойш бол нийслэлийн 101 цэгт шахмал түлшийг ингээд юу яагаад эхэлнэ. Түүхийн нүүрс болоод шахмал одоо түлшний үнэн ханшин за шатлалтын хувьд ерөн хэр их одоо
юу ижил төстэй зүйлс их байт юм л мэдээ шахмал түүрш бол эко гэдгээр бол илүү их даваа талтай байгаа шүү дээ тийм ээ. Зарим иргэдийн манд хувьд шахмал түүрш бас илчихгүй байна гэх бас мэдээлэл байт юм бэлээ. За яг голчлон гол нөгөө нөөц бүрдүүлж байгаа 5-7 түлш компанийн хувьд бол 5-7 зат компани түлш маань бол нэлээд өндөр илчлэгтэй гэдгийг мэдж байгаас 6100 орчим килокалорийн илчлэгтэй бусад багнуур болон налахын нүүрсийг бодох юм бол бараг 2 дахин илүү илчлэгтэй. Дээр нь угаасан учраас тоос дэгдэмхийн үнс маш багтай бараг гарахгүй гэсэн үг. За нөгөө юу тортогжилт байхгүй гэсэн үг. Ер нь бол түүхийн нүүрсийг хэрэглээд хар утаа гарч ийн гэдэг маань хамгийн гол нь тортгийн асуудал. Тортогжилт ихтэй багнуурын нүүрс, налахын нүүрс бол нэлээд тортогтой байдаг. За энэ тэр тортог дотор бол одоо нөгөө агаарын бохирдуулагч их усөрүүд маань нэлээд олон хүхэр нөгөө нүүрс төрөгчийн эсвэл азотын давхар эсвэл тэгээ PM10, PM2.5 гэх мэт энэ бодисууд маань бол тэр юун дотор утаан дотор одоо явж идэг. 5-7 түүхийн одоо угаасан нүүрсээр хийсэн шахмал түлшүүл эдгээрийг бол 50 дахин бага. За бүр дэгдэмхийн үнсүүл бүр 100% одоо юу 90% багасж байгаа гэж үзэж байгаа. За илчлэгийн хувьд илчлэг болон одоо шаталтын процессын хувьд бол түүхийн нүүрснээс удаан шатна, бараг 2 цаг шатна гэж тооцоолсон байсан эрдэмтдийн бол илүү шатна. 5-7 цаг одоо нэг шуудан нүүрс бол 5-7 цагийн хооронд. За дээр нь илчлэгийн хувьд бол 30% илүү илчлэгтэй гэж бол гаргасан байгаа тооцоо. Иргэдийн манд хувьд ер нь за өвөл 10 сараас эхлээл одоо утаа нартай тэмцээд эхэлдэг. Тэгэхээр ер нь бол яг энэ шахмал түлшээ бас түлхүүх хэрэглээд заншчих бол бас агаарын бохирдол гээд бас яригдаад байх зүйл маань илүү багасах юм байгаа юм шүү дээ. Залангуй түүхийн нүүрс бүр ихээр ашигладаг айл өрхөд маань үүнийхээ хэрэглээг бүр багасгаад үгүйгээд түлшнийхээ одоо шахмал түлшнийхээ хэрэглээг ихсгчихвэл ер нь бол Улаанбаатар хот манаас цэвэр агаартай болох боломж бололцоо нөөцөл маш байгаа гэдгийг бас удирдлагууд маш их онцлоод байгаа тийм ээ. Ерөнхийдөө бол одоо иргэд түүхийн нүүрс хэрэглэхэ болох нь одоо намар өвөл яана хөлдөж өгнө ч гэдэг юм уу те. Нөөцөл нөөж гэдэг юм уу тиймэрхүү асуудлууд бол бас гадуур нэлээд байх шиг байна. Гэхдээ бол түүхийн нүүрс нөөцлөх бол шаардлага байхгүй. Яагаад гэвэл энэ 62 дугаар тогтоол маань бол тий түүхийн нүүрснээс арай хямд гарч байгаа. Нэг шуудаа 25 кг-тэй нэг шуудаа шахмал түлш бүр боломж 3750 төгрөгийн үнэтэй. 1 тонн шахмал түлш бол 149500 төгрөгөөр гэж байна. За тэгээд нэг өвөл 3 тонны одоо нүүрс түлдэг айл хамгийн багадаа 3 тонн нүүрс түлдэг айл бол 1 тонн бараг шахмал түлш хэрэглэх тийм үедээ гэж гарсан байгаа. Энэ шахмал түлш үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд болон эрдэмтдийн судалгаагаар бол тийм холбогдох байгууллагууд. За тэгээд түүхийн энэ 65 дугаар тогтоол 62 дугаар тогтоол маань өөрөө түүхийн нүүрс нийслэл хотод хэрэглэхийг хориглоно гэж заасан учраас та хичнээн ч одоо түүхийн нүүрс нөөцлөөд хэрэгэлсэн тохиолдолд арга хэмжээнд орох нь хураагдах нэ гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр түүхийн нүүрсийг одоо нөөцлөх шаардлага бол байхгүй. Тийм нэгэнт одоо утааны улирал эхлэхээр тэгээд тогтоолоо хэрэгжүүлэхээс өөр хэрэглэхийг хориглож байгаа учраас тийм. Тэгэхээр нөгөө иргэд маань өөрсдөө байгаль орчинд бас агаарт өөрийнхөө амьдарч байгаа орчны агаарыг сайжруулахын тулд өөрсдөө бас оролцох хамгийн гол асуудал нь бол тэр байгаа. Хамгийн гол нь нүүрсний хэрэглээ байгаа цагт бол хулгайгаарч гэхүү одоо ямар нэгэн байдлаар нүүрсний тээвэрлэлтийн асуудал бол гарах л ах л да. Тэгээд энэ асуудалд бас арга хэмжээ авах талаар бас та дэлгэрүүлж саяныхаа мэдээлэлийг бас дэлгэрүүлж хүргэхгүй юу тийм ээ. За үндэсний орооны тогтоолоор бол түүхийн нүүрс Улаанбаатар хот руу оруулж ирж байгаа түүхийн нүүрсний тээвэрлэлт болон хэрэглэлтийн байдалд бол хяналт тавих үүргийг бол нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар бол үүрэг болгож өгсөн байгаа. Энэний дагуу бид нэр хяналтын нэгдсэн төлөлгөө гаргаад
мэргэжлийн алт ерөнхий газрын дараагаар батлуулаад ингээд үйл ажиллагаа явагдаад эхэлж байна. Одоо нийслэлийн иргэдийн хурлаас нийслэл хотод түүхийн нөөц тээвэрлэж оруулах талаар бол журам гарах бах. Ингээд энэ журмыг гараад ирэхэд бид нар бол ерөнхийдөө хэрэгжүүлнэ. Манай байгууллагын хувьд бол би түрүү хэлсэн нийслэл хот руу орж ирж байгаа 3 зам дээр бол мэргэжлийн хяналтын байгууллага одоо орж ирж байгаа 3 постн дээр бол одоо байнгын хяналт тавьж ажилладаг. Тэрэн дээрээ нэмээд одоо Улаанбаатар хот руу орж ирэх магадaltaй хулгайн болон зөвшөөрлөгөө орж ирэх магадaltaй энэ 4 зэгт бол дахин 4 постын шинээр ажиллуулахаар ингээд төлөвлөөд 24 улсын байцаагчийг ажиллуулахаар ингээд төлөвлөөд ерөнхийдөө бэлтгэл ажиллаа хийгээд явж байна. Зөрчилтэй үед арга хэмжээ авах. Арга хэмжээний талаар бас яг ямар арга хэмжээг авах юм бол тийм зөрчил гаргасан тохиолдол шүү дээ. Агаарын бохирдлыг бууруулах агаарын тухай хууль гэж байгаа тийм ээ. Агаарын тухай хуулийн дээр маань бол агаарын чанарын бүсэд хоригдсон үйл ажиллагааг зөрчсөн бол арга хэмжээ авах заалт байгаа. Үүнийгээ дагаад зөрчлийн тухай хуулийн дээр зөрчлийн тухай хуулийн 7-гийн 4-т бол агаарын бохирдлыг агаарын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээнүүдийг бол тодорхой заагаад өгсөн байна. За. Тэгэхээр тэр дагуу зөрчсөн тохиолдолд бол арга хэмжээ холбогдох арга хэмжээнүүдийг аваа явуулж байгаа. За баярлалаа. Ер нь Улаанбаатар хотын хувьд хөрс усны бохирдол ер нь хэр түвшинд байна? За Улаанбаатар хотын мэргэжлийн хяналтын байгууллагаас бол жил бүхэн одоо агаар хөрс усны бохирдлын чиглэлээр бол шалгалт нэлээд явагддаг, судалгаа хийдэг. За манай байгууллагын хувьд бол манай нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин геологи уурхайн хяналтын хилтэс гэж манай нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлцүү байгаа. За энэ хилцээс бол саяхан энэ ар ширний үйлдвэрүүдийн хөрсний одоо орчмын хөрсний бохирдлын бас шинэ судалгаануудыг аваад шинжилгээ хийлгээд хөрсний бохирдол нэлээ их байна гэдгийг бол тогтоосон. Ерөнхийдөө бол нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн хяналтын чиглэлээр бол манайх нийслэлийн 161 цэгт бол байнгын хөрсний бохирдлын шинжилгээ хийгээд боловсруулалт хийгээд ингэ явдаг. Ерөнхийдөө бол Улаанбаатар хотын хөрсний бохирдол бол нэлээ хэмжээнд байгаа гэдгийг бол судалж гаргасан байгаа. За усны бохирдлын талаар бол одоо жишээ нь айл өрхбүүд маань ялангуяа гэр хорооллын айл өрхүүд нөгөө 0.7 газартаа юу яадаг хөрс 0.7 газартаа 0 байгуулдаг тийм ээ 0-ны стандартын бос шууд хөрсөн чингдэг бохирын зооног бас тийм байдаг. Хажуу талд нь өөрийнх нь юм уу хажуу айлынх нь худаг байж идэг гаргасан худаг байж идэг. Энэ маань ингээд доогууraa шингээд худаг гэдэг одоо ус бохирдох бас нөхцөл болдог. Дээр нь цуслангийн айлууд байна. Одоо 400 м2 талбай дотор бол бүх юмнуудаа хийчдэг тийм ээ. Худгааж байгуулдаг, нойлооч идэг. Нэг айлын цонхондор нөгөө айлынх нь 0 ингээ байж идэг. Энээс үсээд бол хөрсний бохирдол, усны бохирдол бас нэлээд их өсөж байгаа. Үүн дээр та бүхний хувьд ямар арга хэмжээг авч байна? За бид нар бол ерөнхийдөө бол хөрсний бохирдлын чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудын одоо сая хог хаягдлын тухай хууль шинжилэгдээд аюултай хог хаягдлын журам гараад мөн аюултай хог хаягдлын жагсаалт батлагдсан байгаа. За энэ дагуу бол бид нар авто сурын газрууд, авто угаалгын газрууд мөн энэ агаар бохирдуулагчийн үүсвэр ашигладаг аж ахуйн нэгж байгууллагуудын үнс хог хаягдлын юмд бол хяналт шалгалт хийж албан шаардлага өгөх үйл ажиллагааг зогсоох аюултай үүсгэж байгаа аюултай хог хаягдлыг бол мэргэжлийн байгууллагад шилжүүлүүлэх гэх мэт ийм ажлуудыг бол бас хийгээд явж байгаа. Энэ жил бидний хувьд цасгүй жилиг бас үтлээ л дээ. Тэгэхээр энэ жилийн хувьд шар усны үеэр бас харьцангуй бага байгаа боломж. Ерөнхийдөө бол одоо энэ өвлийн байдлаар үзэх юм бол яг шар усны үеэр бас бага байх магадлалтай. Гэхдээ бас юмыг яаж мэдхгүй нөгөө булаг шанд дулаан байсан учраас нэлээ их булаг гарч ирэх юуны хөрсний ус гарч ирэх энэ төр асуудлууд бол нэлээ их гарч байгаа. Тийм учраас бол бас мөн манай аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагууд бол шар усны үеэрийг урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж
одоо мэддэгдэл сэрэмжлүүлгүүдийг бол өгөөд явж байгаа. Ерөн 7 оны цаг ирэхээр мэдээж л үер бухаар бохир халих, за мөн одоо далан сувг бөглөрөх гэд олон л асуудал гардаг шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгэхээр хөрсний бохирдлууд бохирдолд ерөн эдгээр асуудалтад агаарын одоо хөрсний бохирдолд хэрэг нөлөөлдөг юм бэ? За тэгээд одоо нөгөө агаард бохирдуулагчийн хүүсүүрээс гарч байгаа нөгөө тоос тортог утаа маань болохоор одоо хөрсөн дээр буугаад үлдчихдэг. Ингээ хөрсөн дээр бууж үлдсэн энэ бас бохирдуулагч бодисууд маань одоо шар усны үер болон бусад хог хаягдлаар дамжиж бас хүний буцаагаад нөгөө хавар болохоор бороо урд тундасны байдлаа шалтгаалж буцаад хүний юунд нөлөөлөх бас нөлөөллүүд байдаг. Тэгэхээр ер нь бол агаар хөрс усны бохирдол гэдэг маань бүгдээр хоорондоо холбоотой, байгаль орчны бохирдол маань хоорондоо холбоотой, нэг нь нөгөөдөө нөлөөлж идэг учраас энэ тал дээр бол одоо манай иргэд бас нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй. Жилийн жилдэл одоо усын төсвийн хөрөнгөөр зөвшөөрлгүй хайсан хог хаягдлыг цэвэрлүүлэх нүсэр их ажлуудыг эхэлдэг, далан сувгийн хог хаягдлыг цэвэрлүүлэх гэд энэ маань нөгөө иргэд өөрсдөө хог хаягдлаа зөвшөөрлгүй цэгт их хэмжээгээр хайдаг. Хашаан доторх хог одоо хогийнхоо цэгийг ил задгай нөгөө хамгаалтгүй байлгаснаас болж хавар салхи шуурга өдлөхөөр хийсдэг, тийм ээ. Ийм асуудлууд бол нэлээх байдаг. Тэгээд далан сувгийг бөглөдөг. Үүнээс шалтгаалаад бас шар усны үеэр далан сувгийн ус халих гэх мэт ийм асуудлууд бол нэлээд гардаг учраас ерөнхийдөө бол их цэвэрлэгээний ажлууд бол бас нэлээд жилийн жилд хийгддэг. Манай байгууллага бас энэ их цэвэрлэгээний ажлууд дээр бол хяналт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр агаар хөрс бохирдолтой нь бол нэгэнт ойлгомжтой, тийм ээ. За энэ орчинд амьдарч байгаа иргэд аж ахуйн нэгжүүд яг юун дээр илүү их одоо анхаарч ажиллах вэ? Та энэ дээр бас дэлгэрэнгүй мэдээллийг бас өгөхгүй, тийм ээ. Тий, саяын одоо миний хэлдэг юмнууд байна л да. Тэ иргэд өөрсдөө хог хаягдлаа бага хаях хэрэгтэй, багасгах хэрэгтэй. Дээр нь гаргаж байгаа хог хаягдлаа ангилан ялгаж бас хажиавал илүү одоо овор хэмжээнд нь ч гэсэн бага болно. Тустай болно. Мөн юу яана одоо түүхийн нүүрснийхээ хэрэглээг багасгах хэрэгтэй. Гэр байшингаа дулаалах гэх мэт нөгөө хүүтний улиралд аль болох бага одоо төлш хэрэглэх энэ асуудлууд дээр бас иргэд өөрсдөө маш сайн анхаарах хэрэгтэй. Агаарын бохирдолтой үед бас маска зүүх, тийм ээ. Маскыг бол ерөн бол заавал агаарын бохирдолтой ч гэлтгүй одоо бол агаарын бохирдол гайгүй болчихсон байгаа ч гэсэн тоосчлын үед ч гэсэн, тийм ээ. Ер нь бол энэ хуурай шороогоор бас нөгөө хөрсөн дээр буусан агаар бохирдуулагч бодисууд маань бас дэгдэх, тийм ээ. Бас тийм юмнууд бол бас байгаа учраас ер нь бол тоосонцор нь ерөн хүний тоосонцрын хэмжээ ихсэх үед ерөн хүний бие физиологид бас ямар сөрөг өөрчлөлтүүд бас гардаг юм болоо. Ерөн бол хүнд бас юу яаж одоо сөргөөр нөлөөлдөг юм болоо. За эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бол энэ одоо тий агаар бохирдуулагч их үүсвэрээс ялгарч гарч байгаа PM2.5 гэдэг одоо тоосонцор бол нарийн тоосонцор маань бол хүний нүдэнд харагдахгүй. Энэ маань болохоор яг хүний амьсгалаар ороод хүний уушиг нөлөөлдөг. Уушиг болон амьсгалын замын өвчлөлт нэлээд нөлөөлдөг гэж үзэж байгаа. Тийм учраас сүүлийн үед бол нэлээд нөгөө уушигны өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүд ихсэж байгаа гэсэн судалгаа байдаг л да. PM10 гэдэг маань болохоор хүний нүдэнд харагдаж байгаа нөгөө утаа маань байдаг, тийм ээ. Гэтэл PM2.5 гэдэг бол илүү нарийн хүний нүдэнд харагдахгүй, илүү их нөгөө бохирдуулагч бодисууд шингээсэн ийм илүү нийлэн хүний одоо эрүүл мэндэд нэлээд сөрөг нөлөөлтөй тоосонцор учраас энэ дээр бас анхаарч бас маска зүүж явах хэрэгтэй л дээ.
Ерөн бол нэг иргэдийн маань хувьд бас нэг ийм зүйл их ажиглагддаг л та. За саяны өвөл бол маска зүүж хэвшээ, агаарын бохирдлоо сэргийлэхийн тулд нийт иргэдтэй маскыг зүүж хэвшээ гэд бүх байгууллагууд л уриаллаа шүү дээ. Тэгэхэд ерөнхийдөө энэхүү маскыг гадаадаас ирж байгаа гадаад иргэдүүд одоо Улаанбаатар хотод маань одоо аялаж зугаалж явж байгаа ч юм уу тийм ээ. Тийм иргэд маань гадаад жуулчид маш их зүгсэн харагддаг юм билээ. Тэгээ Монгол одоо иргэдийн манд хувьд их одоо хайхрамчгүй гэдэг юм уу байгаа орчиндөө бүр одоо дасан зогсчихсон ч гэдэг юм уу тийм бас нэг сөрөг нөлөөлөл бас их харагдчихл байсан л да. Ерөн бол маскыг зүүхгүй зүгээр ингээд хотын бохир агаарыг амьсгалаад явах ч юм уу тийм жишээний юм бол ажиглагдчихсэн л да. Ерөнхийдөө бол ер нь иргэдийн байдлаар харахад бол ер нь сургууль цэцэрлэгийн юм дээр ч гэсэн хүүхдүүдтэй маск зөвлөх нэлээд ховор байдаг. Мөн иргэд өөрсдөө ч гэсэн ядгүй. Тэгэхээр тэрийгээ бол маш сайн хэвшүүлэх хэрэгтэй. За, ер нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд эрхэн хүн ямар оролцоотой байх вэ гэсэн асуултаараас ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Тийм. Тэгэхээр манай иргэд өөрсдөө агаарын бохирдолд одоо зөвхөн төр засгийн гаргаж байгаа бодлогыг анхаарах биш, бас мөн өөрийнхөө орчныг бас цэвэр байлгах тийм ээ. Өөрөөсөө гарч ялгаруулж байгаа одоо хорт бодис бохирдол одоо өөрийнхөө гэр байшингаас ялгаруулж байгаа энэ дээрээ маш их анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байна. Тэгээд түүхийн нүүрснийхээ хэрэглээг хязгаарлаад сайжруулсан шахмал түлшийг одоо ерөнхийдөө бол яг сайжруулсан шахмал түлшийг одоо хэрэглэх зарим хүмүүс зөвч гэдэг зарим хүмүүс буруу бүгдийг орон сууцчлуулах ёстой юм уу төр засгийн бодлого буруу байна ч гэж ярьдаг. Гэхдээ ерөнхийдөө бол 100% тэр хүмүүсийг орон сууцнд оруулж чадахгүй учраас бас нөгөө гэр хороол одоо Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд гэр хороол маань байшин хорооллоос 2-3 дахин их байгаа штэ тийм ээ. Гэр хороолд амьдардаг айл өрхийн тоо их байгаа учраас энэ хүмүүс маань одоо ойрын хугацаанд орон сууцнд орж чадахгүй учраас бол аль болохоор одоо цахилгааны халаагуурт одоо хэрэглэх боломжтой бол цахилгаан халаагуураа хэрэглэх, мөн гэр байшингаа дулаалах тийм ээ. Мөн шахмал түлшээ хэрэглэж хэвших энэ байдлуудаа бол өөрсөн дээрээ бас сайн байх хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ нийлээд тэмцээгүүл мэдээж хэрэг агаарын бохирдлыг ойрын хугацаанд бууруулах ажлууд бол амжилттай явах байх л гэж бодож байна да. За баярлалаа. Тэгээд өнөөдөр ирж за мөн одоо манай үзэгчдэд 62 дугаар тогтоолын талаар бол агаарын бохирдлын талаар одоо дэлгэрэнгүй бас мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За хүчтэй амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчтэй VTV Live өдрийн хөтөлбөрөөс үргэлжилж байна. Энэ удаагийн зочин мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын одоо ахлах байцаагч Үлзий Баярын мөнх баяр оролцлоо. Бид өнөөдөр зочинтойгоо одоо удахгүй хэрэгжих 62 дугаар одоо тогтоолын талаар төлхөө одоо мэдээллийг бас өглөө. Тэгээ бидэнтэй бас яг энэ цаг мөчид хамт байж та бүхэн манаас өөртөө ярих хэрэгтэй мэдээллийг авсан гэдэгт итгэлтэй байна. VTV Live өдрийн хөтөлбөр үргэлжилж байна. Агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрлээ. Агаарын бохирдол дэгээс 5 насны хүүхдэд илүү их нөлөөлж байна. Хэмжээлдээ 120 хүүхэд 1200-аас 1300 том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар нас баржээ. Нярайн эндэглийн 74 хүн агаарын бохирдлтой холбоотой. 2024 он эрт нас баралтын тоо 13,000-аар ихсэн. Амны хаалт зүүж хэвсцгээе.